Аа, сайн байна уу эцэгтэй сайхан намарчиж байна уу? За сайн байна уу? Сайхан амарчж байна. Дүүтэйгээ уулзж байгаад их баяртай байна. Маш их баярлалаа. Гүмбэр хөрөлдөөний маань урилгыг адуун дулаан сэтгэл дүүрэн алгаа тасаж авсанд маш их баярлалаа. Орж байгаа 2023 оны 4 сарын 6-наас эхлээд өдөө болтол энэхүү хөрөлдөөнөө хийгээд явж байгаа юм. Тэгээд тухайн хүмүүсийнхаа зочныхоо ертөнцөөр аялаж байхад үнэхээр их сонирхолтой газар зүйн зураг шиг дэлхийн ертөнц огторгой шиг нэг тийм сайхан хүндлэмээр хайрладмаар хүн гэдэг чинь ямар гайхамшигтай юм бэ? Эмэгтэй хүн гэдэг чинь ямар сайхан юм бэ? Монгол хүн бош төрнө гэдэг чинь гих мэтчлэн бахархалт тийм одоо хэм мэдрэмж хөг аялгау ярилцж байгаа хүнд ч мөн адил надад ч гэсэн ингэж урсаж орж ирээд байдаг. Тэгээд энэ сайхан боломжийг олгоод өөрийнхөө нарийн нандны ертөнц рүү орох хаадаг нээсэнд нингэн талархаж байгаагаа илэрхийлье. За хүний амьдрал, хүний эдс чи өөрөө тэгэл бүгдээрээ хоорондоо яг л ингээд голын урсгал шиг ингээд нийлээл байж идэг биендээ. Тэгээд бие төсөөд бас ярилцаад одоо чи өдөр өнөөдөр юм үуч тохиож байгаа нь ялгаагүй л хоёудаа гоё нэг хэмд ороод урсаж чадах юм бол чи өдөр бас нэн хүнд хэрэгтэй үйл хийж байна гэсэн үг болж гэнэ гэж бодож байгаа. Ер нь бол баярлалаа. Тэгээд таныхаа ертөнцийг судлаад өөрийнхөө хэмжээнд сонирхоод судалж байхад лимфцэг гэдэг энэ сайхан бүсгүй шивэд улсад ирээд олон нийтийн төлөө, хүүхдүүдийн төлөө, их хэлний төлөө за том агуулгаар нь авч үзэх юм бол ерөөсөө хүнийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа юм байна. Лимфцэг чиг мэддэг хүмүүс тэр талаас нь хардаг байж магадгүй гэсэн анхны бодол орж ирсэн. Нөгөө тал нь болохоор за ингээд олон нийтэд харагдаж байгаа найз нөхдөдөө ээж авдаа их жахтаа харагдаж байгаа энэ цэцэг бол тодорхой юм байна. Гэвч төвний ард байгаа их цэцгийн тухай хоёулаа хөөрөлдвөл гэж бодсон. Тийм ээ тийм. Хүн болгонлоо яриа бид нар чинь найз нөхдөйгөө ч гэсэн ингээд зүгээр сууж байгаад ингээд ярихад урд нь зүгээр нэг нэгнээ мэддгүү байсан юм хүртэл ингэж мэдэрдэг шүү дээ. Ингээд дотны яриа өрнөхөр. Тэгээ чиний энэ гүн хүний гүнээс гаргаж ирдэг энэ яриа явуулдаг энэ бас энэ үйл чинь надад бол их гоё санагдаад байгаа. Чиний юунуудыг зөндөө үзсэн их чинь айгу олон хүнтэй оролцсон байсан. Тэн дундаас авах юм маш их байсан. Тэгээд ялангуяа энэ монгол хэлний тал дээр бидний мэддэггүй үг хэллийг маш их хэрэгэлдэг чинь надад их таашаалтай санагддаг. За гэнтада тэгээд нөгөө би хүн гэдэг чинь өөрөө бүр яндашгүй далай баян нутгаа гэдэг шиг тийм гайхамшигтай бүтээгдэхүүн юм байна л да байгаль ихэс заяач гэсэн. Тэгээд та маань таны түүхийг ингээд сөхөхөөр хоёулаа ном гэж хэрвээ бодох юм бол яг аль мөчөөс нь эхлүүл танд амттай байна гэж би танаас хүндэтгэж асуумаар байна. Тэгээд энэ хүний түүх чи өөр их сонирхолтой. Яг тэгэхээр зовлон жаргал хоёр нийлж ижил хүний амьдрал ер нь жаргалын их тавигддаг штэ. Тэгээ би бол одоо сахан жаргалтай эмэгтэй. Жаргалаа ярих гэх юм бол би одоо Швед орнд ирсэн үеэс эхлээд ярих баг та. Зовлонгоо ярих гэхээр мөн Швед орноос эхэлсэн үеэс ярих шүү дээ. Тэгээд яг уу явцын дунд ярьж хөөрж байтал тэгээд хүний өөрийн жаргаж байсан зовж байсан мөчнүүд гарч ирэх нь ойлгомжтой баг. Тэгээ би болохоор Шведэд анх ирсэн мөчөөс ихтэй тэр гоё юм болоо сонирхолтой юм болоо гэж бодоод байдаг шүү. Ер нь өөрийнхөө түүхийн талаар нэг ингээд ном бичих гэсэн бодолтой байдیں۔ Нэг гурамсан ном. Тэгээ тэрний хамгийн өрнөл үе буюу хамгийн миний одоо амьдралын залуу насаа одоо өнгөрөөсөн үе гэж хэлж болно доо баг. Амьдралын нөгөө өөрийнхөө мөрийг ингээд хүчтэй ингээд хүнд гаргаж ирсэн тэр үе маань бол өнө Швед л гэдэг. Одоо Шведэд ирээд би чинь 25 жил болсон биз шүү дээ. Тэгэхээр хүний амьдралын 25 жил буюу миний одоо донд амьдралын 25 жилд энд өнгөрөө явцсан гэхээр одоо Шведийн амьдрал сонирн баг та. Тийм байна. 25 жил гэдэг чинь яг л залуу нас шүү тийм ээ. Эд хийж бүтээдэг, хөдөлмөрлөдөг одоо өөртөө байгаа нөөц боломж зүйлийг бүр авах яг тэр оргил цэгт нь хүргэх. За тэгвэл энэ сайхан дурсамжаас хоёлаа хөрөлдөөр эхлэв. Би чинь одоо 33 настай ирж исэн хүн биш үү энд. Тэгэхээр зэрэг би өөрөө амьдралыг бол яг нөгөө хүнтэй сууж эхэлсэн одоо өөрөө өрхгөр үүсгэж эхэлсэн амьдрал маань бол 24 настайгаас эхэлсэн байдгийн. Тэгэхээр зэрэг би
тэрнээс хойш чинь ингээ 9 жил болсны дараа энд ирсэн гэхээр би бас нэлээд юм үзчихэд амьдралаа туулчаад ирсэн хүн байгаа байхгүй юу. Тэгсэн хэдий ч Шведэд ирэхэд бол тэгэл бас л гэнэн цагаахан амьдрал үзээгүй явж дээ гэж одоо бодог. Хожим нь ингээ бодогдох мөчүүд айгүй байдаг надад бол. Ер нь бол Швед оронд анх ирэл тэгэл Швед анхны ирсэн цагаачлж ирсэн анхны ирсэн хүмүүсийн баг нэгэнд орно шүү дээ бид нар чинь. Тэгээ ороход бол хүн юм зөндөөл байсан. Тэрийг бол хүн бол туулаад гард юм билээ. Ер нь бол зовлон гэдэг бол хүнд бол туулаад гарчдаг юм билээ. Жаргалыг чинь хүмүүс харин зөв эдэлж чадахгүй байгаа гэж байгаа ш таарад хаад бол. Харин жаргалтай байх үедээ сэрэмжтэй бай гэдэг өвөг дээдсэн хэлц өгнүүд бид нар зөндөө байдаг. Түүний таны эдгээр гүн мөн чанарыг нь амьдралд нүдүүлээд ирэхин цагт юм ойлгох юм да. Зовлон гэж юу юу хэлэх вэ гэдгээс ингээ ярихаар зэрэг би яг сонирхолтой авах уу гэж бодож байна л да. Би өөрийнхөө амьдралд тэгсэн гэж ингэж ярихдаа биш. Мэдээж хүний газар ирэхээр хүний хэл, хүний нутаг, хүний зан заншил, хүний хийдэг үйл тэр бүх юм ингээл бүгд шин содон. Тэгээ тэр бүгдэд ингээд суралцсан гэдэг бол нөгөө жоохон хөвгт хөлд ороод хэлд ороо явж байгаатай л яг адилхан тийм мөчиг тулсан байдаг байхгүй юу. Тэгээ яг хувь хүн өөрөө яг ямар хүн бэ гэдгээс бас энэ гадны оронд ирсэн хүмүүсийн амьдрал шалтгаална л та. Миний хувьд бол яг өөрөө нөгөө англи орсолтой байсан учраас би ирээд бол хэлний хувь дээр бол нөгөө төвөггүй ингээ айгу хурдан швед хэлийг сураад хурдан ажиллаа болоод тэгээд одоо бусад хүмүүсийн нөгөө ингээд зарим хүмүүс ингээ ажиглаад байгаа тэлгүүгээсээ болоод зөндөө олон жил ингээд ажиллаж ингээд олж чадахгүй өнтер явцсан хүмүүс зөндөө байдаг гэсэн. За тэдэртэй харьцуулахад бол харьцангуй ингээ хурдан амьдралд нь орсон шведийн амьдрал. Тэгээ шведийн амьдралд орчоод би одоо швед хэлийг сурцаа одоо би ер нь шведчээд энэ та гэж ингэж бодтол би бол 10 хэдэн жилийн дараа нэг хүнд нам зохиулсан байхгүй үгэнд. Тэр нь юу гэсэн чинь би хараар айгу олон жил ажиллаж амьдарч агаад тэгээд цагаачаар ингээ ороод тэгээд би ч одоо аль хэдийн швед хэлээ мэддэг швед оронд ажил алга пицца одоо ийм хүн штэ. Тэгэхээр зэрэг одоо бараг л би ингээд танаа бичиг баримт ингээ авахд одоо бараг бэлэн л гэж өөрийгөө юу бодцсон явж итэл чинь чи одоо л дөнгөж манай хэлийг алхаж гин гэж хэлсэн шүү. Тэгээ тэр үг надад ингээд дон гэд намайг бүр амар хүн шокнд оруулж ирсэн аахгүй. Би бүр тэр мөчигөөсөө аюурсаа мартдаггүй. Яг тэгэхээр тэр хүн амар гоё тайван гэсэн мөртлөө тэр орны хүн надад зүгээр л та бол одоо л дөнгөж хэлдээгүүр нь гарч штэ хэлдээгүүр нь алхаж орж ирж гин гэж хэлсэн шүү. Тэгэхэд би 10 жил гараар бараг амьдарчаад цагаачаар орж исэн үг яахгүй гэр бүлээрээ. Тэгээд ингээ бодохоор зэрэг би бол түүхэл явсан юм билээ гэж боддөө штэ тэр үед бол. Тэгээд одоо бол яг тэр үетэйгээ харьцуулах юм бол би одоо ингээд энд ирээд ажил хийгээд өөр хөвгтөө өсөхгүй л ингээл зүдрээл зарим нь ингээд нөгөө уучраа олохгүй энэ төр явж байгаа хүмүүсийн хажуудууд би дээрээс нь хараад өө энэ минь ингэж ондаа гэж харах хэмжээний очсон учраас бол яг ядаж нэг хүүхдүүдэд нь ч гэсэн би ингээд нэг хэл усын ингээд нэг хүргэх юмсан Монгол хэлээ мартчихгүй байх юмсан ингээд тэгээд 2019 оноос хойш нөгөө нөхөр тогооны хэлээд бит хоёр чинь нөгөө саксны секц өнгө хичээлүүлээд тэгээ тэн дээр миний зорилго юу ах вэ? Би ямар саксчин эмэгтэй биш амьдралдаа. Би чи ер нь бол яг хэл зааж ирсэн, хүүхдэд хичээл зааж ирсэн багш гэдэг утгаараа өөрийнхөө нөгөө багш гэдэг мэргэжилтэд үнэнч байх гад. Дээрээс нь би бас хүүхдтэй харьцаж гоё баймаар санагдаад тэгээд миний бүр цаад алсын зорилго бол энэ хөдөө хүүхдүүдийн монгол хэлийг мартуулахгүй, монгол хэл дээр юмаа заагаад ингээд Монголд ингээд юмыг өгөөд ах юмсан гэдэг тийм зорилготой орж ирсэн байхгүй юу. Тэгээ одоо тэр зорилгодоо хүрээд зөндөө олон хүүхдүүд маань ингээд цаахан саксчин болох нэгэн саксаа эзэмшээд тэгээд ингээд хэлнийх нь мэдлэг дээр бол зохих хэмжээний би нөмөр оруулсан байх гэж боддоо шүү дээ. Одоо тэгээ би 2025 онд завсарлаа сая 2026 онд хүүхдүүдэд авлаа. Миний эхний хичээл сая 22 хүүхдтэй хичээлээ эхэлсэн. Тэгээд муу ядгаагүй 6-аас 9 насны хүүхдүүд дэлгэнх нь ирдэг байхгүй юу. Тэгэл тэр хүүхдүүд чи хөөхөн ингээд баруун зүүн гараа өргөхээр чинь мэдэхгүй холилдоо. Тэгэл нэг олон дундаа нэгнээсээ сураад явчихдаг шүү дээ нэг хөөхөн. Тэгэл одоо би энэ жил бүр илүү их монгол хэл талаа барья гэж бодоод байгаа. Сакс гэхээсээ илүү яг саксын тоглуулаад саксны тэр жижиг техникүүдийн зааж өгөө явах нь ойлгомжтой. Гэхдээ монгол хэл рүүгээ бүр нэлээд гүнзгөө орж бүр нэлээд ингэж хүүхдүүдтэй зарим нэг үе туулж ингэж үзье гэж бодоод байгаа. Ер нь бол яг тийм нэг зорилготой л амьдарч байгаа. Ямар сайхан юм бэ. Дэлхийн нийт хэдий даяаршил гээд нэгдэж байгаа боловч би Монгол хүн штэй гэдэг тэр нэг язгуурын гүн чөмгөнд байдаг тэр ид эсвэл хүн болгонд л байх хэрэгтэй. Та тэгэхээр бүр жинхэнэ гүний ажил хийж штэ тийм ээ.
Одоо би бол тэгж боддөө штэ. Тэгээд тийхин тулд би бүр тэр байтугай нүүдэлчийн бяцлагалд орсон штэ. Яагаад вэ гэсэн чинь би чинь нүүдэлчийн бяцлагалд орж иж тэр нүүдэлчин үеийн үг хэллэгнүүд одоо нүүдэлчин үеийн жоохот дээр үеийн үг хэллэгнүүд тэгээд дээр нь нүүдэлчийн ёс заншил тэгээд одоо адаглал энэ өөрийнхөө дотоод би дотроосоо яаж би ингэж өөрийгөө өөрчилж болох уу? Бүр өвчнгүй байж болох уу гэдгийг хүртэл би одоо нөөцлийн бяцлага дээрээс мэдэрсэн шүү дээ. Тийм болохоор би одоо нөөцлийн бяцлаглын энэ хичээлийг өдөртөө явуулдаг мөнх гайхамшиг багштай юуны өмнө талархлаа гэж хэлэх хэрэгтэй. Тэгээ бас миний нөгөө нүүдэлчдийн эхний 10-ын хичээлийг авч явсан хишиг мөнх Аззай гэдэг багштай бас талархал илэрхийлмээр санагдаж байна. Тэгээ өнөөдөр ч гэсэн ингээд нүүдэлчдийн бяцлаглыг ингээд мондөг эзэмсчээл үг хэллэгийг ингээд чигтэйх ингээд хэлээд ингээд би чиний энэ юунуудыг үзэхээр заримдаа үгнүүдэр чиг зогсоож байгаа сонсдог шүү дээ. Энэ яг юу гэсэн үг вэ гэдэг. Тэгээд айгүй тийм гоё гарамгаа эзэмссэн одоо тэр ийм мондөг багш хүнтэй ингээд ярилцж байгаадаа би бүр айгүй сэтгэл өндөр байна. Бас чамдаа бас талархлаа. Тэгэхээр бидний дотор зүрхэн дээр ихэмсгээр сууж байгаа сүнс гэдэг бол өөрөө гайхамшигт агуу юм тийм ээ. Харин сүнсний хичээл гэдэг бол ер нь айгүй гоё хичээл байсан шүү. Би одоо тэгээд энэ хичээл гоё өргөжөөсөө айгүй олон хүнийг хамраасаа гэж айгүй бодож байгаа. Тэгвэл би өөрөө нөгөө нэг багшийн хөтөлбөртөө ороагүй л байгаа л да. Зүгээр орно гэсэн бодолтойгоо. Тэгвэл би өөрийгөө жоохон дутуу байна гэж бодоод байгаа. Ер нь жоохон гэж хуваараа их судалж үзэж ингээд одоо тэр нөгөө нэг олсоо гэж багш байгаа шүү дээ. Оломсоо багш. Оломсоо багш гэхэд чинь жишээлбэл ингээд цаанаасаа бүр ингээд цус содос мэдрэлээр тэр нь гарч ирээд байгаа байхгүй юу? Би тийм хэмжээнд очихын тулд бас нэлээд ингээд судалж үзэх хэрэгтэй юм байна гэдэг ингээд алгуурлсан чинь мөнх гайхамшиг багш болохоор үгүй чи багшлах хэмжээндээ очсон байна багшил гэдэг байгаа. Тэгээд би одоо яг үнийг хэлэхэд бол юутай ч байсан ингээд хэдэн хүүхдтэйгээ ингээд явжээ. Тэгжээтэл яг хуу хүүхдүүдтэй заах боломж гарч ирэх болов уу гэж ойлгоод байгаа. Тэгэх юм бол би заавал хүмүүст ингээд нэг төлбөр аваад нэг хичээл заагаад өөрөө бас нэг сайн боловсроогүй гэж ингэж яхаа хооронд өөрийнхөө сурцсан юм аа яг хүүхдүүдтэй зүгээр сайхан төлбөргүйгээ явчиход гоё юм уу гэж бодоод байгаа. Яг үнийг. Та яг суурьас нь буюу бүр хүн болох багасаа гэж бид нар чинь сонсоод өсчихсэн мөртлөө ээж болоод эхнэр болоод амьдралд амнасаа тасарсан ань буюу хүүхдүүдээ өсгөөд тэгээд танд итгээд найдаад мон стокийн босхийг алхаад орж ирж байгаа тэр хөөрхөн хүүхдүүд хажууд нь ээж аваахын итгэл гэдэг ингээд урамсан итгэлийг та өөрөө ингэж оломлох учраас таны над хариуцлагатай байгаа хүн сэтгэлтэй байгаа энэ чинь бас л их чухал шүү тийм ээ маш чухал. Харин тийм ер нь багш хүн гэдэг бол өөрөө багшлах хэмжээнд мэдлэгтэй байж ижил багшлахгүй бол тэр хүүхдүүд өөртөө амар мэдэрдэг байхгүй мэдлэггүй багш шиг бол шууд мэддэг байхгүй тэд нар чи өөрөө мэдрээд тэгээд миний хичээл дуртай байвал би сайн багш байгаа байхгүй юу түүнээс би хүүхдэд үнэлгээ өгөө чи миний юмыг сурцсан уу гэж үнэлгээ өгдөг биш тэр байтугай би энэ сургуульд 10 жил байхын энэ хүүхдүүдтэй үнэлгээ өгөх системийг ер нь буруушаадаг байсан шүү чи өнөөдөр хүүхдэд муу тавилаа чи л өөрөө тийм заагаад байгаа байхгүй юу яг үнийг хэлэхэд яг тийм нэг систем явагдаад шүү дээ тийм учраас би миний одоо энэ амнаас гарч байгаа үг болгонгой хүүхдүүдэд үнтэй очиосоо хүүхдүүд маань юу гэсэн үг юм бэ багшааг ингээ гүүгэж ирээд өөрсдөө асуудаг байгаасаа тэгээд асуу гэд асуудлуудыг бүгдийг дэвшүүлээд ингээд явах бодолтой байгаа. Тэр асуудлуудынхаа ард гарахын тулд би өөрөө бас мэдлэг хоримтлуулах нь их чухал байгаа. Тэгээ би нүүдэлсэн бяцлагыг маш их сонирхож орж нүүдэлсэн бяцлагтай холбоотой энэ олон багш нарын тавьж байгаа юм юуг л алгасахгүй ингээд аль болохоор хичээж үзхийг хичээдэг. Чиний юмнуудыг бүгдийг үздэг. Би ер нь багш нар дотроос энэ гой үгнүүдийн тайллыг хамгийн их тайлдаг багшиг үл ер нь өөрийн чинь гэж бодоод байгаа шүү дээ. Хичээж дүүнээс шивэдэд ажлынхаа хажуугаар үзмээ багш бадмаа бид гурав төгс бэлэг төвгээд 10-аад жил өстой таны хэлдгээр хоёргоор сэтгэлээр зүтгэж явсан тэр он цагаа эргээд бодохоор энэ сайхан гайхамшигтай зүйл рүү оруулах их үндсэн байсан юм билээ. Тийм шүү дээ. Манай ингээд ороод ирсэн хүүхдүүд нь болохоор бусад багш нараас арай ялгаатай дүүн түүхээ нэмж заадаг байсан. Тэгээд нөгөө хүүхдэд зориулсан нуус тавьчааг тэгээд ингээд тайлбарлаад өгөхөөр одоо эргээгээд нүүдэлчтэй бяцлагалд орчоод өвөг дээдсийнхаа өөрийнхөө генд байгаа мэдээллүүдийн
холбоосууд заграалаанууд нь тайлагдаад ирэхийн цагт бүх ямар үн цэнтэй зүйл өгч байсан юм бэ? Тэр гений мэдээлэл гээд байгаа чөмгөнд байгаа мэдээллийг өгөөд одоо эхний шавнар маань 25 хүрж байна. Тэгээд нөгөө 28 оноос Монголын ирэн эхлээд Окторгой хорвоо ертөнц газар шимийн бүх мэдлэгийг үнэн зөвөөр нь таньсан Монголын мэдлэг эхэлж байгаа эрен цаг үед одоо та бидний тэмүүлээд байгаа монгол хүүхдүүдийн эрен эхэлж байгаад үнэхээр их би бүр үнэхээр талархдаг. Ямар сайхан үйлсийг үзмэгч маань эхлүүлсэн бэ. Одоо тэрний дараагийн улбан та 19 оноос хүүхдүүдэд Монсток гэдэг сагсан бөмбөг гэж эхэлсэн боловч тэр хүүхдүүд танаа босгоор орж ирээд монголоор ярьж ийн гэдэг чинь та монгол хэлээ заагаад байна л гэсэн үг байгаад байгаа байхгүй тий. Цаатлынхын тэр холбоос нь бүр маш чухал байгаад байгаа. Тий. Ер нь бол бид нар чинь холбоотой байж ижил энэ амьдрал гоё холбоотойгоор хөгжиж шít. Тэгэхээр зэрэг би нэгэнд Монголд нутаг дэвсгэрээр монгол эмэгтэй болж төрснийх одоо монгол хэдэн хүүхдүүдэл энэ өөрийнхөө уг үндэс угсаа гарвал тэр хэл ёс заншлаа мартчихгүйхэн шиг байгаасаа гэдгэрүүл маш их хичээдэг. Тэрийг би өөрийнхөө нөгөө зэнер дээр ингээ хараад хэлээ алдаад ингээд жилийн байдлаар алдагдж байгаа хгүй. Хамгийн том зэм маань жишээлбэл ингээ монголоор сайн ингээд мундаг ярьдаг байхад дараагийнх нь дуун зэрэг яриад сүүлийнх нь бүр ярихгүй болоод ирээд яг энийг ингээд хараад л би ерөөсөө хүүхдүүд маань болохоо байж байгаа юм байна шүү. Миний хүүхдүүдээр ажиглагдаад яж хат энэ нөгөө энэний хажуугаар би дугуй өнгөрүүл би багш хүн биш юм байна да. Ер нь ямар нэг байдлаар жижигхэн ч хамаагүй дүүл гал асаа да гэж ингэж хичээсэн миний эхний үйл маань бол Монсток байдгийн. Тэгээд яг одоо ер нь цаашлаад би бас ингээд бидний нэг би л ингэж бодоод идэв штэ. Бид нар жоохон хоорондоо нэг эвсэж нэгдэж чадахгүй байгаад байна уу гэж бодоод идэгин. Гоё нэгдэж чадах юм бол гоё багш нар зөндөө биш шүү манад. Бид нар яагаад монгол хүүхдүүдийн өв ёс заншлаа монгол хэлээ яадаг гоё сургууль байж болохгүй гэж. Бүр ингээ бүтэн сургууль яагаад бүр юм гоё соёлын танхим гэдэг юм уу соёлын ордон байж болохгүй гэж. Ер нь цаашлах юм бол ингээ амар том мөрөөдөлтэй би. Тэгээ тэрийг биелүүлээд ингээд за залуудаа биелүүлэх гэж оролдох хийж л байла. Тэгээд одоо бол би энэ залуучуудыг тэгж хөдлөөсөө тэгэх юм бол дунд нь ороод ингээ сайхан дэм тус болоод явах юмсан гэж маш их хичээдэж шít. Тэгээд өөрөөр хэлбэл одоо энэ монголчууд нэгдэж холбогдож тэгээ энэ нэгдэж холбогдсон газар нь зүгээр нэг нэр төдий ч юм уу нэг хэдэн төгрөгийн төдий ч юм уу эсвэл нэг юм хэдхэн хүмүүсийн доторх холбоос ч юм уу тийм баймирг байгаа байхгүй юу. Бүр нийт ингэж бүх монголчууд өөрсдөө очих дуртай тийм нэг гоё төв баймир санагдаад байгаа. Тэгээд одоо тэр удахгүй биелдээ олж одоо тэр 2028 оноос өмнө бол шивэд орнд ингээд монгол хүүхдүүд монгол гэдгээрээ ингээд ялгарч гарч энэ өөрсдөө ондоочлыг энэ шивэдүүдэд мэдрэгдэж чадгаар хэмжээний тийм мундаг хүүхдүүд бол төрж тийм мундаг багш нар ч гэсэн үүсгэл хийнэ гэдэгт бол маш ихтэй байгаа юм бол. Сайхан. Наад таны хэлсэн над Монголын соёлын төв гэдгийг байгуулъя гэж элчин сайдын яамд очих бүрдээл хийлдгийн. Тэгээд уул нь таны хэлж байгаагаар хоорондоо холбоотой байгаад нэгдвэл маш том хүч байгаа шүү, тийм ээ? Маш том хүч байгаа. Би таны амьдралын түүхийг ингээл толдоол эргүүлээл сууж байхад амьдралын хүнд үед ер нь хүн юун дээр ингэж цахалж босч ирдэг юм бол тулж босч ирдэг юм бол заавал хүн болгон тийм одоо зовлон гэдэг юм уу хэцүү бэрхшээл дээр одоо ойлгохгүйгээр зүгээр л нэг юм нэг аясаараа явж байгаад гэж амьдралын гүнийг ойлгосон байдгийн болов гэж бодсон. Таны хувьд бүр таны амьдралд хэцүү гэж хэлж болохоор тэр үеийг та хэрхэн давж байсан бэ? Миний хувьд бодоод нэг айгүй хоёр том өвдөг сөхөрснийг үе байдаг. Тэгээд тэр сөхөрсөн үе дээр би хоёр өөр янзаар босож ирсэн байгаа юм да. Нэгэн дээр нь бол би өөрийгөө тусгаарлалцсан байсан. Ер нь хүнтэй харьцах дургу болоод за энэ нь бол яг би нөхрөөсөө салаад нөхөр маань Монгол яваад хоёр охинтойгоо үлдсэн үе л дээ. Тэгээ тэр үед би бүр ингээ хинтэй ч харьцах дургу. Яг ингээ зөвхөн өөрөөрөө байхаараа айгуу гоё ингээ юма бодоод буруу зүгөө тунгаагаад тэгээ бид нар ч нөө ажил хийдэг байсан учраас нөгөө тунгаагаа суугаад ах зав олдохгүй. Тэр зав гарсан жоохон моментыг алдах айгу дургу байсан. Өөрөөр хэлбэл хүнтэй тийм харьцах хүсэлгүй 1 жил хэртээ 2 жил хэртээ би ер нь явсан шүү. Тэгэж ингэж явж байгаад хүн чинь ер нь бол
сэтгэлийн дотор чин гал гэж байгаа. Тэр гал нь ингээд нэг унтарч чинь гэсэн үг шүү дээ. Нэг ингээд сүхрөөд нэг ингээд бүр ямар ч гарцгүй гаргалгаал болоод ирэхээр тэр гал чинь л унтарч чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр галыг сэргээх юм бол ерөөсөө итгэл байд юм билээ. Би бол за миний хоёр охин байхад би ер нь өндөгөөл ер нь юу ах вэ гэдэг нэг тийм гоё итгэл төрөөл тэгэл хоёр охиноо хайрлах сэтгэл төрөөл тэгэл тэр хоёрын чинь төлөө ажиллаа хийж гин би тэгэл ерөнхийдөө бол хүнд итгэл төрж байна гэдэг чинь сэтгэлд гал асч байна гэсэн. Сэтгэлд гал асч яхад бол хүмүүс бол яаж игэл тэр зовлон гэж яригддаг байгаа тэр юмны ард бол зүгээр л гараад өндөгөл ирд юм бэл. За хоёр дахь нь болохоор зэрэг би итгэлээ алдах гэдэг нэг тийм зовлонд унсан. 2007 онд анх нэг SF сурж байгаа тэгээд нөгөө юу яадаг байхгүй юу? Манай багш нэг холбооны талаар яриад тэгээ би монголчуудын холбоо гэж байдаг юм болоо гэдэг хоёр хүүхэдтэй цуг сурч ирсэн би. Тэгээ тэр хоёр хүүхнээсээ асуугаад бүгдээрээ монголчуудын холбоо гэж байгуулвал юу яад ингээд. Тэгээд анх холбооны байгуулах үндсэн санаа нь тэгж төрөөд үндслэл нь яаж төрсөн бэ гэхээр би намар нэг 31 хүнийг нөгөө утасны мессежээр цуглуулж хуралдаад тэгээ тэн дээр бид нар нөгөө удирдах зөвлөлөө байгуулад тэгээ манай удирдах зөвлөлд номын эрдэнэ гэж залуу яг над руу нэг мессеж мэйл бичээ тэр мэйлийнхаа дагуу би уцтаад орж ирсэн мэт. Тэгээ би энэ залуу болохоор оюутны холбоо удирдахжсэн ийм гэдэг өөрөө бидний хурал дээр танилцуулахаар зэрэг өөрийнхөө дэд холбооны тэргүүн би өөрөө байсан. Тэгээ холбооны дэд тэргүүнээр нь тавиад дэд тэргүүнтэй бол маш их ажлаа хариуцуулж өгөөд тэгээд тэнд би нэг олон хүмүүс ингээд нөгөө итгэл алдах гэдэг тийм юмыг үзээ бас өхөрж ирсэн. Яасан ч сонин хорвоовдаа гэд би бүр ингээд сөхрөөд бүр ингээд хэлэх үггүй болоод явахта бүр намайг хална гэд хурал хийгээд дуудсан юм. Манай одоо удирдах зөвлөлийн нөгөө миний өөрөө байгуулсан холбоо. Тэгэхээр би очиод яасан чинь одоо намайг халах гэж байгаа гэсэн халах одоо үндсэн том шалтгаан юу гэсэн чинь нөхөрс өдөр Монгол явсан асуудал гинэ. Тэгэхээр би за үнэхээр энэ жижиг хүмүүстэй байна да би гэж бодоо. Тэгээ би энэ жижиг хүмүүст би ингээд одоо байх ч одоо хайшаа чи ийм бодолтой байж яаж ч өрн дээр холбоо цааш явах вэ гэж бодоод би ийм шаардлагыг тавьчихсан. За энэ холбоон дээрээс инх цэцэг буянлагаар огтой инх цэцэг нь холбоо үүсгэн байгуулсан инх цэцэг гэдэг үг нэрээ татаж авлаа гэдэг өгүүлбэрийг бичих. Төөхөөрөө үлтгэн сайхан байдгийн би тэгээ гараа явъя. Та нар тэгээд энэ холбоо ингээд өөрсдөө авч явъя гэсэн бодолтой намайг халахад ингээд байж байгаа юм шүү. Тэгэхээр би халагдъя. Тэгээ ингээд энэ холбоог сайхан аваад яваарэ гэдэг. Тэгээ номын эрдэнэ хөдөлгөж өгөөл тэр холбоо гэдэг ажил дуусахад би нэг бас шалтаа бууж идэгий. Тэгээ тэр үед би бас нэг ресторан намаашгаа судалдаад авцсан бас нэг тэр мэрмэнч ингэж уруудаж юугаал ингээд нэг давхар олон юмны нэг юмд ордог шин нэрмээсэнд. Тэгэж нэрмээсэнд ороод би бас нэг сөхөрч ирсэн. Тэгээ тэгэж сөхөрөхөд болохоор зэрэг би итгэл мэтгэл гэхээсээ илүү би бол юун дээр орон зориг авсан гэхээр өөр дээрээ би гэж хүн байж тээ. Би гэдэг чинь ер нь би штэ. Тэр хүмүүс би таалагдахгүй би өөртөө таалагдах байх хэвээр. Би гэдэг хүч гэдээ би өөрийнхөө хүчинд айгүйх итгэж босч ирж ирсэн. Би бол холбоотой ч амьдрна, би ресторангүйч амьдрна, би гэж хэлээд би тэгэл SF-д орж сураад Саскрундыг гүйцэтэлд дуустал сураад тэгэл ажил албаа өөрчлөлт миний амьдрал сэргээл явсан тал байдгийг. Тэгээ ер нь бол амьдралд чинь уруудаад өгсөөл ингээд явах зөндөө олон үе мөчүүд байж лээдэг. Гэлээхдээ миний амьдралын хамгийн хоёр том ингээд унаад тэн дээрээс ингээд нөгөө мэдрэмж авч яасан хоёр юм нь бол ерөөсөө энэ хоёр гэдэг. Бусад зовлон бол зовлон гэж бол үзэхгүй тэрний хажууд. Тэгээд хүмүүс өөрөө ингээд аюугаа итгэжсэн хүн өөдөөс хараад ингээд бүр шууд ингээд итгэлгүй дүр гаргаад сууж чадж байгааг харах бол тийм сайхан юм бол биш юм байл. Тэгээд тэрийг харахын хүчинд би өөрөө ингэж байх чинь муухай юм байх шүү гэдэг мэдрэмжийг өөрөө авсан бас чухал байгаад байгаа. Өөрөөр хэлбэл би хүн надад итгэж байвал итгэлийн л алдахгүй байх юмсан гэдэг тийм имийг тэн дээрээ сурж авсан байгаа байхгүй. Тэгэхээр хүний зовлонтой мөч, хүний унжсэн үе болгон хүнд заавал нэг гоё сургалт авчирдаг байгаа байхгүй. Тэгэхээр би бол тэр хоёр амьдрал дээрээс нэгэн дээрээс нь бол итгэл алдах, итгэлийг сэргээх гэж ингэж ойлгож аваад нөгөөх дээрээс нь бол би өөрийнхөө хүчинд чи итгэх ёстой гэдэг тийм хоёр юм мэдэрч авчихсан байдаг. Ийм л зовлон дээрээс мэдэрч авсан нэг хоёр мэдрэмж ээд юм да надад. Дүнсний хоолч гэж хэлж болмоор тий хамгийн чухал зүйлийг ингэж амталж мэдэрч тэгээд цаашдаа тэр нь алтан гадис болсон гэмээр тэгээд бид нар чинь хүний нийгэмд амьдарч байгаа юм болохоор итгэл гэдэг яриад идэг зүйлийг
бол хайр нэргүй эвддэг тийм ээ. Харин дээр үнэ дэх нь үеийн монголчууд ч нь бол яагаад ингэж сайхан хэдүүлэхнээ мөртлөө дэлхийг эзэлж чадсан бэ гэхээр тэр хүмүүс бол ерөөсө хүн итгэл гэж өгсөн байсан бол тэр итгэлийг алдах учиргүй байдаг байхгүй. Тэр итгэлийг алдна гэдэг бүр өөрийгөө алдснаас илүү тийм мундаг том юм байсан байгаа байхгүй. Одоо манайхны тэр нэг зан уг нь бол ястай чанар гэж яриад идэг монголчуудын ихний үед ястай хүн шүү гэх. Тэр нь юу гэхээр тэр хүн нэг амлцсан тул тэр хүрдэг л байгаа байхгүй юу. Гэтэл одоо хүмүүсийн яс чанар муудаа тэгэл яриад идэг. Энэ яс чанар муудахын хэрээр дагаад тэр итгэл авалцах гэдэг юм чи одоо багасаад байгаа юм санагдаад идэв ш. Надад бол жоохон суларч юм уу олон нийгэм болоод зөндөө олон хүчин зүйлийн нөлөөллөөс жоохон суларсан байж мэднэ. Гэвч эргээд харах нэ 35 жил хэдүүлээ нэг нэлээд яраалтай очлоо шүү дээ тий. Гэтэл эргээд та бүхэн ярьж байгаа дэлхийг байтугай одоо орчлон хорвоо ертөнцид окторгойг бүр ингээд гүндэн ортол судалчихсан өвөг дээдсийн үр сад юм чинь тэр сайхан зан чанарыг бусд нь чадахгүй ч гэсэн хоёулаа чадъя да. За хоёулаа чадахгүй ч гэсэн өөрөөсөө эхлэе да гэсэн бодол ер нь хүнд төрөөд идэв юм билээ. Тэгэхээр ер нь бол би бол тэгэж боддоо шүү дээ. Хүн ингээд зовж гин гэдэг ингээд эн чинь зовлон биш байхгүй. Зовлонгоор бэлтгэгдсэн ухаарлаар чинь жаргал яриад байгаа байхгүй. Ер нь бол жаргал чи жаргаад байна гэдгийг юу гэж бодоод байгаа. Гой машин суугаад яваад жаргаад байгаа юм уу? Гой байранд суугаад жаргаад байгаа юм уу? Гой ховц өмсөө жаргаад байгаа юм уу? Үгүй шүү дээ. Жаргана гэдэг бол ерөөсөө л хүн сэтгэл дотор гой цэвэр сэтгэл дүүрэн амьдарч гой ихтгэлтэй нөхдүүдээр хүрээсэн ийм үед л жаргал байна үхээс шүү. Тэр ховцос хоноор босод тийм юмнууд бол одоо ер нь сонирн биш шүү дээ. Хүмүүс бол жаргалыг арай өөр утгаар тодорхойлоод байдаг байхгүй. Би бол зовлонд бэлтгэгдсэн ухаарлаар жаргал ирдэг гэж ойлгодог. Тэгээ миний хувийн хувийн хувьд бол. Гайхалтай. Тэгээд ингэж яхаар амьдралыг үзэл туулаад дотоодоос ингэж ургаж гарч ирсэн тэр итгэл хүнийг бүр ингэж бадраадаг юм шиг байгаа. Тэгэхээр та яг тэгж ингээ ярихаар танаас яг тэр ингээд надад одоо хоёлаа онлайнаар ярьж байгаа мөртлөө нүдэнд үзэгдэж гарт баригдахгүйгээр тэгж мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр спорт, олон нийт, багш нэмээд нүүдэлчдийн бэлтгэл гэсэн тулгын энэ эдгээр зүйлсүүдийг тулгын 3 чулуу юмаа гэж хэрвээ авч үзвэл энэ гурвын хоорондохыг таны дотоод сэтгэлийн юу ингэж холбоод байна вэ? Дахиад хэлдэ. Одоо ингээд таны амьдрал олон нийт хүүхдүүдтэй харьцаж байгаа тэр том агуулга тэгээд нүүдэлчдийн бэлтгэл өвөг дээдсийн уламжлал гээд эдгээр зүйлсүүдийг том агуулгаар нь тулгын 3 чулуу юмаа гэд аваад үзэх юм бол хооронд нь холбож байгаа тэр дотоод гэхүү гадаад гэхүү хүчин зүйлүүд юу байна гэж та харж байна. Одоо ойлголоо. Ер нь бол дотоод хүчин зүйл гэж ярих юм бол одоо бидний одоо хүмүүсийн ярьж байгаа бол ген шүү дээ. Бид нар генэн дээр л ингээд цаанаасаа бид нар ингээд монгол хүн гэдэг ингээд генд байж байгаа тэр мэдрэмж хүчтэй төрж байгаа үедээ чи ингээд монгол хүүхдүүдэд юм хиймээр санагдчих шүү дээ. Гадаад гэж ярих юм бол бид нар одоо гадаадтаа бол маш их алдцсан явж байгаа шүү дээ. Одоо бид нар гадаадтаа энэ хэлээрээ зөв ярьж байгаа. Хүн алга яг хувцас бол сүүлийн үед гоё дэлгэрээд ирж байна. Ер нь гэхдээ би Монгол өв ёс заншил, Монгол хөгжил, Монгол хүний энэ одоо бид нар өмнө нь бол дэлхийг бүр ингээд байлдан дагуулж ирсэн энэ мөч бол одоо эргээд ирж байгаа гэдэг тийм мэдрэмж төрөөд идэх. Тэр мэдрэмж болоод надад бүр эртнээс төрсэн санагдаад байна. Миний өөрөө сэрж ирсэн үеэс эхлээд юм шиг байна. Би ингээд жижигээр сэрээд ах шиг байна. Одоо ингээд нөгөө зовлон үзээд ухаарлсан гутаа сэрээд нэг мэдрэмж авдаг, сэрээд нэг мэдрэмж авдаг. Тэгээ хүний газар дөнгөж ирснийхаа дараа бүр ингээд нүдэ ханаад унтчихтаа ингээд тал нутгаа зүүдэлдэг, салхиад өнөртөж мэдэрдэг, нулимстай сэрдэг ийм үеуд бол хүн болгонд байдаг шүү дээ, гадаадд байдаг. Тэгээ ингээд ирсэн хүмүүс чинь өөрсдөө тэр Монгол гэдэг тэр өөрийнхөө ахуйр буцаад эргэж сэтгэл нь явж байгаа байхгүй юу. Тэгээ тэр ахуй хаана байна вэ гэхээр Монголд мань байгаа. Тэр ахуйг одоо яаж сэргээх ёстой вэ гэхээр чи өөрөө монголоороо байж, чи өөрөө монгол гэдэг юм а мэдрүүлж, монгол ондоочлоо хүмүүс таниулах нь чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр би ингээд сэрэх момент болгондоо
би энд яг юу хийгээд байгаа юм болоо, би одоо Монголд хүүхдүүдэд хичээл заагаад ингээд би багш хийгээд хүүхдүүдийг ингээд сургаа явж явах хэвээр хүн штэ гэж заримдаа ингээд цэвэрлэгээ хийгээд явж явах үед боддог байсан. Бодоод бүр уйлдаг байсан. Би ингэж явах гэжтэй гэд. Гэлээ гэхдээ одоо энэ мэдхгүй одоо энэ хүний кармач гэж яриад байна, зурсан зурагч гэж яриад. Би одоо зураг төөргөөр энд байгаа даа мөхөр би Монгол буцаад өнөөдөр ч гэсэн ингэж буцаад явчих болно шүү дээ. Уг нь бол тэгээ буцаагүй л ингэ байж нэхэр зэрэг энэ нэг хідэн үр хүүхэд ачцэнтэй хоргодоод энэ холбоосноос бас нэг ингэ тасраад явчмааргүй байдаг л байд юм шиг байна. Тэгээд яг нь ер нь миний гэр бүлийн энэ холбоостой залгаад ингээ Монгол хүмүүсийн холбоос гэж холбоос орж ирж байна. Энэ холбоос хүчтэй биш шүү дээ. Хүчтэй байгаа дээр нь өөрөө чи ингээд мэдрэмж сэрхүү чинь ингээд Монголдоо гэд ингээд байгаа бол яалтаахгүй чи Монгол хүмүүсийн төлөө Монгол хүүхдийнхаа төлөө юм их сэтгэл гарахаас өөр арга байхгүй. Холбоос нь юу вэ гэвэл ерөөсөө Монголын Монгол өөрөө Монгол тэр одоо очаа гэж хэлэх гэдэг өөрөө тэр Монгол дотор байдаг галал байхгүй юу? Тэр галч нь л гоё монголоор дүрлцээд байна. Тэгэхээр зэрэг бол бүх хүний дотор тэр байгаа мөртлөө бид нар ингээ заримдаа ажиглахгүй өнгөрөөд байгаа байхгүй. Одоо би жишээлбэл хүүхдүүдээ ингээд зараа тавхтаа хүртэл би монгол хэлийг ингэж би төлхөө ингэ сонирхолтой байгаа гэхэд нэг ээж аав ирээд би ингээ монгол хүүхдийнхаа монгол хэлний хичээлийг ингээд гоё болгох гээд байгаа шүү. Та ингээд ямар ингээ яавал одоо манай хүүхд яах вэ гэдэг юм уу? Эсвэл өөр юм сургалт бий юу? Өөр одоо шивэдэд юу вэ гэж ингэж асууж ирдэг зөвхөн байхгүй л өнөө маргааш нэг ажилдаа ингээд дүүрдээд ингэж байгаа болохоор. Гэхдээ тэгж чадах хэрэгтэй. Тэгж өөрийгөө ажиглаж өөрийнхөө хүүхдүүдэд бид нар ирээдүйдээ бид нар одооноос анхаарахгүй бол энэ хүүхдүүд хүнийх болох гээд байна. Хүний хэлтэй хүмүүс гарч ирээд байна. Хазгаа мөрөө хэлтэй гарч ирээд байна. Сэтгхүүн одоо сүүлдээ шивэдчиж эхэлж штэ. Хэл бол одоо яг засаж болдго юм гэж сэтгхүүг ингэ шивэджүүлээд байна штэ. Тэгэхээр зэрэг Монгол хүүхдүүд ирээд би өндөр дуугаар ингэ загних тим имийг шивэд сургуульд үздэггүй хахад над дээр ирээд үзэж байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр за энэ Монгол хэрээр ярьдаг Монгол багш бол загиндаг юм биш үү? Бас зандардаг юм биш үү? Бид нар ингэ зэгцэнд оруулахын тулд ингэдэг юм биш үү гэдэг мэдрэмжийг бол тэд нар зөвхөн Мосток саксны хичээлээр мэдэрч байгаа байхгүй. Шивэдүүд бол яадаг юм хүүхдүүдээ ингэ зөндөн тавьчихсан хүүхдүүд ингэ өндөр эрхтэй гэдэг ингэ давуу эрхийг өгсөн. Яагаачгүй юу ч сураагүй яах ивэж олоогүй хүүхдүүдийг зөндөн ингэ тавьчихаар нэг талаа зөв ч юм уу буруу ч юм уу. Монгол хүүхдүүдийн хувьд бол би бол ажигладаг штэ. Зандарч загнахтаа биш. Ер нь бол ингээд нэг юм толгоор нь ингээд сайн хийж өхийн тулд би ингээд дэгэнтэл байх хэрэгтэй гэж үзээд байдаг шүү дээ. Би бол одоо ер нь тийм чигдлийн багш шүү дээ. Ер нь миний хүүхэд яаж юм чи ямар ан гэдэг багш ш бүгдээр айлуу тэгцгэн шүү гэдэг багш шүү дээ. Би ч одоо ер нь бол хүн болох багасаа гэдэг өвгдөд сүлдэсэн. Эхээс дөрөв 21 нас хүртлээр бол IQ бол асар өндөр хөгжиж хүмүүжүүлдэг байсныг бид нар одоо түүхээсээ мэдчихэж байгаа тий. Тэгээд тэрийг үлдээхдээ бие засаад гэрээ засаад төрөө зас гээд ганцхан урсгалаар ингээд хилээд өгчихсөн байгааг та бид нар насан туршсан амьдрал үзсэн хүмүүс нь ойлгоод тэр урсгалыг бий болгож байгаа нь хамгийн чухал байгаад байна уу да гэж дүүн хараад байдгийн. Тэгэхээр та ингээд таны түүхийг судлаад яг өөртөө чинь ингээд халуун онцглоо хуваагаад ярилцаж байхад яг тэр хамгийн чухал гол мөрнийг урсгалыг мөрийг ингэж тэгээд ашиг харахгүйгээр 19 жил ингэж явна гэдэг бол хүнээс асар их хичээл зүтгэл тууштай итгэл бүхэл зүйлийг шаардсан шүү. Ийм их хүч нөөцийг мэдээж таны гэр бүл өгж байгаа. Ханыхаа тухай, хоёр сайхан охиныхоо тухай, ач цэгийнхаа тухай ярихад бол улам бадрандаа. За би хоёр охин өсгөж хүмүүжүүллээ шивэдэд. Том охин маань хоёр өөр урсгалын хүүхдүүд. Том охин маань сургууль гэж явсаар агаад энд магистр төгсөөд одоо шивэдэн барилгын компанид ажил хийгээд өөрийнхөө амьдралыг босгоод ингээд 3 хүүхд төрүүлээд ингээд явцсан. Хүүхэн байна. Нөгөө охин бол бизнес сэтгэлгээтэй. Ажлаас эхлэх ажлын гараагаа ихсэн. Одоо дээд сургуульд ороод сая сураад. Ер нь бол би шивэдэд ирэхдээ удаад энэ хоёр хүүхэд
Ээж нь бол өөрийнхөө ингээд ажил мэргэжлээ хаяад энд Шведэд ирсний хамгийн гол утга учир бол миний хоёр хүүхэд боловсралтай болоход байгаа шүү. Ээж нь Монгол орн муухайдаа наашаа ирээгүй. Монгол орн биднийг байлгаж багтаа шингээгүүдээ ирээгүй. Ээж нь мөнгө муутай учраас мөнгөний төлж чамааг дээд сургуульд оруулах чадахгүй учраас дээд сургуульд оруулах гэж л энд ирсэн шүү. Энд ирээд ингээд шал шавар угаагаад явж байгаа шүү гэж би бүр залуу байхасаа л хэлдэг байсан. Тэгээд бол одоо миний хүсэл биелээд хоёр охин маань хоёулаа дээд сургууль төгсөөд хоёулаа мэргэжил боловсралтай өөрсдөө аваад явах чадвартай ийм нэг хоёр иргэнийг бол Монгол иргэнийг бол ямар ч гэсэн өсгцэн нэг үүрэгтэй байна. Зэнэрийн хувьд гэвэл миний том охин бол өөрөө их багын ингээ бие даасан их чадвартай, бие даасан их бодолтой, бие даасан ч чадвартай. Тэгээ одоо өөрийнхоороо өөр хөвгтөө өсгөж хүмүүжүүлээд явж байгаа. Эмээгийн хүмүүжил тэнд хэр их орж байна гэхээр за өндөө бол бага орж байгаа. Гэхдээ бол яг би өөрийнхөө орох ёстой үедээ ордог. Одоо харин би энэ нөгөө Монгол ёс заншлын хичээл ёс заншлын хичээлийг би зүгээр ингээд яриа хэлбэрээр оруулах гэж боддог. Хичээл заах хэлбэрээр биш зүгээр л ярьдаг. Яагаад асуултанд хариулдаг. Тэд нар надаас асуудаг, би тэднээс асуудаг нэг ийм гоё хичээл явуулъя гэж боддог. Тэр хичээл дээр л одоо тэр зэнэрүүд нарыг гэрээс нь сог татан оролцуулах нь одоо тэр эмээгийн том ажил олцоод байгаа да. Ер нь бол яг хүүхдүүд маань сайн явж байгаа. Тэгээ би сая нэг 11 жилийн өмнө аюушийн ган тулга гэдэг нэг залуутай ингээд суусан. Тэгээ тэрний маань охин одоо ануудаар гэдэг охин байж байгаа. Тэр охин маань одоо надтай тэр саксын секцэн маань бас цуг хичээллүүлээд явж байгаа. Хоёлаа. Тэгээд одоо энэ охиноо 3Z-аагаа нийлүүлээд энэ дөрвийг л одоо монгол хэлийг маш сайн болгоё гэж одоо бодоод байгаа да би ер нь бол. Наадах чийстэй том ажил шүү. Тийм ээ бүр хамгийн том ажил. Тэгтээ хүүхэд ч өөрөө биднэрт заах гэж ирдэг юм шиг байгаа юм. Бидний багш юм шиг байгаа юм. Яг нэг тэр дотоод тэр нэг олон 7 ноотын одоо хөгжмөр ярих юм бол тэр нэг их шиг аялгууд энэ л бид нар хэврээ барьж авч чадах юм бол цаадуул чинь биднээс уулын нэг их хүчин чармаалт шаардахгүйгээр яваад их юм билээ. Хараал ахад. Ер нь бол тийм. Гэхдээ миний хувь хүний хувьд одоо багш хүний хувьд ингээд амьдралынхаа авсан туршлага, дадлагын хувьд ингээд ажиглаад үзэхэд бол бидний хамгийн бэрхшээлтэй юм бид нар ингээд аюулгүй олон төвшний хүүхдүүдэд зэрэг орох хэрэгтэй болоод байдаг байхгүй юу? Монгол хэлний төвшин байна, мэдлэгийн төвшин байна, өөрөө бие авч явах чадварын төвшин байна. Энэ гурван төвшин гуруулаа биелжээж энэ хүүхэд сурах чадвар буюу сурах чиглэл рүүгээ хандна уу гэхээс биш бол зөвхөн ингээд нэг юм мундаг монголоор ярьдгаараа тэр хүүхэд монгол хэлтэй болчихно гэж байхгүй. Зөвхөн ингээд Шведийн гоё дадал хөвшил авцсан сурах чиглэлээ авцсандаа тэр сурч чадахгүй. Тэд нарыг бид нар хүмүүжүүлэхийн тулд айгүй их өөрсдөөс юм юу хүчин чармаалт их шаарддаг нэгдүгээр. Хоёрдугаар би мэдлэг гэдэг учраас өөрөө маш их өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Одоо энэ Монголынхаа талаар. Тэгээ дээрэс нь одоо ингээд аюу олон төвшний хүүхдүүдэд ингээд зэрэг заана гэдэг багшийн хувьд аюу том ур чадвар байдаг байхгүй юу? Энийг бол Монголд зүгээр ингээд нэг төвшний нэг ангид ороод хичээл зааж байгаа багштай харьцуулах юм бол бүр 80 20 харьцаатай байдаг байхгүй юу? Тэр аюу олон төвшний дээрэс нь монгол хэл мэдэхгүй хүүхдүүдэд ороод чи ингээд Монголын талаар монгол хэлийг ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө аюу том ажил гүн гүнзгий хэцүү ажил учраас би сая нэг боловсролын тэргүүн Дасцэвгийн нар мантах гэдэг одоо 60 гарч байгаа нэг багш эмэгтэйтэй танилцаад тэгээ тэр хоёр маань хоёулаа нийлээд энэ нэг ийм ажил хийя гэд хоёулаа зөвлөлдөөд ингээд хийх гээд хоёулаа урам зориг авчаад явж байгаа. Тэгээд яг хоо би нараа багшигаа ажиглахад бол нараа багш маань бас олон төвшний хүүхдүүдэд өөрөө шугам зургийн багш байсан хүн байгаа байхгүй юу? Байсан одоо энэ дээрээ хэлний багш хийж байгаа. Тэгээ өөрөө нөгөө би ингээд хөөрөлдөд хоёулаа хоол цайнд ороод ингээд ярьсан чинь хэлж байгаа байхгүй юу? Олон төвшний хүүхдэд юм заахад айгүй хэцүү. Тэгэхээр зэрэг тэр төвшний хүүхдүүдэд ингээд тусдан төвшөнд нь заахад үйл хэлэх нь зүгээр юм гэж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр ингээд хүн хүнээс нэг гоё санаа гарч ирж байгаа. Одоо ч манай багш маань ингэдэм байх да нэг 5 6 хүүхдэд хичээл заад байдал чинь тэр чинь том хүүхэд жижиг хүүхд нийлээд ороод ирж байгаа ч монгол хэлний багш. Тэгэл ингэнгууд чинь том хүүхдүүд нь ингээд уйдаа дэрнгууд нь том хүүхдүүдээр ингээд юм бүглэх ч юм уу хийх монгол хэл дээр юм өгчдөг байгаа. Жижиг хүүхдүүд нь уйдаа дэрхээр юм эвлүүлдэг, цаасаар юм хийдэг юм өгчдөг байгаа. Тэгээд тэрийг монголоор тайлбарлаад
Энд чинь бас л монгол хэлний хөгжил явагдаж байгаа байхгүй. Тэгээ өөрөө ингэж явагдана гэхээс зүгээр нэг хүүхдэд ороод гिचээд ингээд нэг энд одоо багш нар басруулсан нэг хөтөлбөр энэ төр гэж байдیں гэсэн. Тэр хөтөлбөрөөр ингээд хичээл заагаад явна гэж бол угаасаа бүтэхгүй асуудаг байхгүй. Угаасаа тэр хөтөлбөр гэж гараад байдаг бид нарыг байхад 60 жил 40-нөө солигдоод хөтөлбөрүүд гарч ирээд л байдаг. Тэр хөтөлбөрөөр би л хичээл заадаг багш биш шүү дээ. Би өөр нь 10 жил дахин аягүй танхаа хөтөлбөр захирагддаг багш байсан. Одоо би жишээлбэл чи ингээд бодохгүй юу? Бахангаа дүүрэгт би очиод орс хэл заахаар очиж байгаа байхгүй юу? Очсон чинь миний анги папа мамач мэдгүй хүүхдүүд тэгээд одоо жилийн дараа конкурс гэж шүү дээ. Тэгээ одоо би тэр хүүхдүүд Радуга гэдэг номноос одоо би ингээд ийм падэж ийм юу гэж дүрм заах уу? Үгүй мэдгүй байгаа хүүхдүүдэд. Тэгэхээр би тэр хөтөлбөрийг ерөөсөө тэр номоор заадаггүйсэн. Би тэгэл хүүхдүүдтэй дандаа үг чэйжлүүлээл тэгээд тэр үед чинь нэг 150-аас 200 хүүхдээ ийм сочинение буюу нөгөө өгүүлэг тэрийг ярьдаг байсан байхгүй юу? Одоо бичдэг. Тэрийг би ингээд 70-80 үгэнд өөрөө ингээд жижиг ингээд хөнгөн үгээр ингээд боловсруулаад чи одоо баг 20 хэдэн 30 хэд гэдэг ингээд билетний юм асуултнууд байж байгаа шүү дээ. Тэдний бүгдийг би нэг 60-аас 70 үгэнд багтаагаад хөнгөн үгэнд багтаагаад бүгдийг ингэж жаад автоматар чэйжлүүлдэг гэсэн. Нэг хичээл дээр нэг үйлрэлд ингээд нэг 5-6-гийн чэйжлүүлээд гарч ирээд автоматар орсоор ингээд тэр чэйжлэн текстээ надад ярина. Тэгээд дөнгөө. Тэр ном ерөөсөө яахгүй. Тэгэж яасны үчинд би 9-р анги аваад 10-р ангид миний хүүхдүүд тэр үед чинь ядж хахад орс хэл чинь бүх нөгөө юуны шатны нөгөө нэг давхар нөгөө конкурсны хичээл гэдэг гэсэн юм. Тэгэхэд миний хүүхдүүд бол конкурсанд тэнцээд ороод ирлээгээд надад гүйж орж ирсэн. Тэнцэх нь чухал. Тэд нар ингээд 150-аас 200 хүүхдээ буу алдаатай нэг ингээд мэдсэн мэдээгүй нэг том текст бичих гэж ард нь зовж байгаа 60-аас 70 хүүхдээ текстэд огт алдааг үгээрээ бичээд хуулдагч байж хэйжилдэгч бай тэгээд өгөхөд тэр конкурсанд ялаад гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэр доторх дүрмэн дээр нь ажиллаа явчихдаг гэсэн байхгүй. Одоо текст доторх дүрмэн дээр. Тэр текстийг ойлгохын тулд чинь дүрмтэй тэгээд өгүүлбэр бичигдэж байгаа ш. Тэр өгүүлбэрийг тэр өгүүлбэр дээр нь дүрмэн дээр нь ажиллаад би бүтэн нэг жил ямар ч ном үзүүлэхгүйгээр тэгээд заагаад байхад миний хүүхдүүд конкурсод тэнцээд гарч ирсэн. Тэрэн шиг би энэ хөтөлбөр гэдэг юмд юу нэг дуртай биш. Хөтөлбөрийг ингээд 1 2 3 толгой нийлж байгаа хийгээд идэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс нь өөрсдөө туршлагатай хүмүүс үү? Тэр хүмүүс өөрсдөө хэр хүүхдүүдэд ойрхон хүмүүс үү? Хэр өөрсдөө ингээд нөгөө одоо аргачлалын хувьд хэр хүмүүсийн тий туршлагын хувьд хэр хүмүүсийн тэрнээс шалтгаална. Тэгэхээр зэрэг яг хуу тэндээс авахмаа л авах хэрэгтэй хүн хөтөлбөр дээрээс. Одоо нэрээ эн чинь ийм дараалал бол гоё юм биш шүү. Нэрээ энэ дээр энэ аргыг хэрэгжүүл гоё юм биш шүү гэдгийг аавна гэхээс яг тэрүүгээр явна гэж бол хизээч байхгүй. Тийм болохоор хөтөлбөрт битээ захирагдж байгаарэ Монгол хэл зааж байгаа багш нараа тэр бол хоттой байдэн шүү. Би бол одоо харин энэ нараа багштайгаа нийлж хагаад олон хэлний олон төвшингийн хүүхдүүдэд хэл заахад яг ямар гоё юм аргачлалч гэдэг юм уу методик юунуудыг хэрэглэх зүгээр эдин гэдэг тал дээр харин би ингээд гоё тэднийг гоё цуглуулж аваад ээ гэж бодоод байгаа. Аас нь бас тийм нөгөө их ажилласнараа биш зөв ажиллаж зөв харьцаж зөв ажиглаж зөв гаргаж ирснээр л хүүхдүүд өхөнтэй юм гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө хойч ирээдүг бүтээж ин өглөө чинь маргааш чи ирээдүгээл зөндөө сонссон мөртлөө тантай ярьж хахад сая ингээл бодогдчихлаа. Яг одоо цагт амьдарч байгаа бид нар ирээдүгээ босгож байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр их хүн өөрөө юу яах хэрэгтэй? Хүн өөрлөгөө аягүй чиглэж их ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу? Эхлээд өөрийгөө өөрлөгөө ерөөсөө. Чи болоод байна уу? Чи зааж чадаад байна уу? Чи болоод байна уу гэж яана вөхөөс миний хүүхдүүд сураад байна уу? Эдгээр хэр аваад байна? Эдгээр онц байна уу? Муу байна уу гэж дүнтэй авах чухал шүү байхгүй юу? Чи өөрөө л зөв болоо. Чи өөрөө л дүүрэн болцсон байхад тэр дүүрэн хүн чинь хүнд юм өгдөг л байхгүй юу? Дүүрэн хүнээс хүн заавал юм авдаг байхгүй. Тэр дүүрэн ингээд боссон асцсан гал дээрээс хүн заавал ингээд гоё идүүл босч ирдэг байхгүй. Түүнээс биш өөрөө дүүрээгүй хүмүүс чинь л ерөн тэгээд тэр дүм мөн энтер гэдээ яриад байгаа байхгүй. Одоо хүүхдэд нэг сайн дүн тавьж гин муу дүн тавьж өөрөө дүн тавиад байгаа байхгүй. Тэр чинь яасан юм бэ? Тэгэхээр зэрэг хүний дүн хүний өөрийн бүтээлээр л гарч ирдэг. Би тэр жил тэгээд нөгөө бахангаад ингээд 9-р анги маань ингээд 10-р ангид конкурсаа өгөөд дараад нь би өөрөө дахиад надад 8-р анги өгөөд ингээд явхад миний үр дүн яаж гарч ирж байсан гэхээр миний санаанд багтамгүй том үр дүн гарч ирж байсан байхгүй юу? Юу гэж тэр жил чи 96 оны сонгуул болоод тэгээ би орс хэлний багш шүү дээ зүгээр л нэг бахангаа 10 жилийн нэг орслны багш. Тэгээд тэгсэн чинь нөгөө тэр Арслан намын нөхөр ирээд ингээд
сонгуульд хүн дэвшүүл гэсэн чинь ингээд нэг боловсралтай хүмүүс өрөөс ордох байхдаа та манай намаас төвчээд гэдэг чинь. Би тэгээ хадам аав ээжээс асууж чи тэгээ гэж чинь. Тэгээ би дэвшсэн чи гараад ирд юм байлээ. Яагаад гарч ирсэн бэ гэхээр миний тэр хөдөлмөрийн үрдээ явж байгаа байхгүй юу. Хүүхдүүд ингээд амжилтандаа хүрсэн. Тэгээ би бол тэгэж боддөө шүү дээ. Миний одоо нөгөө хүүхдүүдтэй хүрсэн тийм үр дүн л надад тэгэж ирлээдэ гэж боддөө шүү дээ. 96 оны сонгуудаар би чинь эрэгтэй урдлын төлөөлөгч болж гарч ирж байдгийг. Тэр манууд явж тэгээд нөгөө Орслны заасан миний багшийн маань ажлын үр дүн байсан гэж би боддоо шүү дээ одоо бол. Тэгэхээр зэрэг яг хөө энэ нэг ингээд би нэг өөрийгөө гайхуулах гэж ингэж яриад байгаа юм биш. Би ингэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Хүн ингээд нөгөө заавал тийм хөдөлбөр биш харин те өөрөөсөө яг өгөөд гэдэг ингээд бүр өгч чадах юм бол өгсөн юмний чинь хариу буцаад ингээд орж ирч чаддیں۔ Шүү л гэдэг хэлэх гээд байгаа. Өгөө гэдэг чи өөр агуулга нь хайр аав шүү дээ. Хайр. Юу тэрэн түүнийг аавна гэж бүхий л дэлхийд даяараа л ярьж байна. Одоо тэр философик харин хүмүүс нэлээд гүйхэн биш гүнзгий сайхан ойлгодог болцсон харагдаад байгаа юм. Тэгээд хоёул ингээд Скандинавын сайн сайхан зүйл хүүхдүүдэд хэрэгтэй, дэлхийд хэрэгтэй зөндөө олон юм гаргасан Швед улсаар ярахаар хоёулаа Монголоо өстой нэрээ халгиж цалигтл ярьж байна тийм ээ бүр ингээд баясаад үнэхээр гайхамшигтай. Монголдо очичоод Шведийн таны бодол сэтгэл оюунд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл юу вэ? Монголдо хэрэгжүүлэх зүйл гэсэн үг үү? Шведээс авах зүйл гэсэн үг үү? Аль нь ч болно. Шведээс авах зүйл маш их. Шведэд таны 3-ыг нэрлэж гэвэл. За тэгээ. Шведэд ирээд миний хамгийн их нэгдүгээрт шведүүдийг үнэлсэн зүйл нь юу вэ гэвэл шведүүд өөрөө өөрсдөө айгу үнэнч хүмүүс. Тэрийг би зөвхөн ганцхан жишээ хэлье. Манай найз ингээд нөгөө жим руу явж байгаа байхгүй юу? Тэгээ хүүе чи жим руу явж байгаа мó ажил чинь эхлэх болов уу гэсэн чинь тэгж байгаа байхгүй. Ажилдаа би ямар ч нэг 10 минут хоцорч чинь. Гэтэ ажил чухал биш. Ажлын хамгийн өмнөх нь миний өөрийгөө хөгжүүлэх энэ чухал гэж хэлжсэн байхгүй. Энийг айгүй олон жилийн өмнө сонсоход надад бүр ингээд цоошин юм байсан байхгүй. Хүн өөрийнхөө юм нэг тавьд юм байна. Ажлаа тавьдгүй юм гэдгийг би тэр үед мэдэж авч ирсэн. Тэгэхээр зэрэг өөртөө хөгжүүлэхэд маш их анхаардаг шведүүд. Тэгээ өөртөө маш сайн хөгжүүлж чадсны хүчинд би бол маш өндөр түвшний юм хумсрын түвшинд хүрсэн байх гэж боддог. Яг тэрнийхээ хүчинд. Дээрээс нь айгүй хариуцлагатай шүү дээ шведүүд чинь ер нь бол бид нар тут хариуцлагыг мэдрүүлдэг учраас бид нар ч одоо Монголдо нэг хариуцлагагүй байсан хүмүүс энэ дээрэл учиргүй амар хариуцлагатай болдог үстэй. Энд чинь нийгмээрээ тийм байж чадж байгаа учраас нийгмээрээ араасаа дагуулж явж штэ. Тэгэхээр нэгдүгээрт нь өөрийгөө хөгжүүлж чинь, хоёрдугаарт нь хариуцлагатай шин чанараар, гуравдугаарт нь би шведээс юуг авах вэ гэхээр шведүүд сүүлийн үед бол нөгөө байгаль дэлхийг хамгаалах гэдэг дээр хамгийн нэгдүгээрт явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ирээл бид нар анх ингээд шүтэж эхэлсэн шүү дээ. Энэ хог могоо яаж гоё боловсруулахыг хараад шүтдэг байсан. Тэгээд бид нар ингээд байгаль дээр энэ мод цэцгээ яаж тарьж байгааг нь хараад шүтдэг байсан. Энэ бол миний Монголоос бол илүү давуутай харагддаг юмнуудын нэг байсан. Одоо өшөө дээрээс нь нэмээд одоо ногоон зоон үүсгээд швед ч одоо усаа хамгаална гэдэг дэлхийд одоо маш том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээ явж шүү дээ. Тэгэхээр би бол энэ хөтөлбөрүүдээс чаддаг мэддэг юм а Монголдо хэрэгжүүлэх юмсан гэж их бодож байгаа. Миний одоо шведээс авах 3 том юм гэвэл энэ 3 л. Харин тийм ээ ингээд ярих юм бол маш олон давуу тэгээд альва зүйл судалгаатай тийм ээ бүр ингээ хамтлан судалгаа хийдэг. Тэр нь надад бас үнэхээр гайхалтай санагддаг. Тэгээд ажлыг хийхээр маш чанартай хийдэг тийм ээ. Бүр ингээ хаашаач харсан тэр бас их сэтгэл татдаг. Гээд суугуул нутгийнхаа тухай хоёлаа бас ярих нь зүйтэй болов уу гэж дүүн бодож байна. Үр хүүхэд маань өсчлөө төрчлөө тийм ээ. Эрүүл нэг сайхан ач үрс маань ингээд олон зөвхөн монголчуудаа биш олон газрын хүмүүсийг байлгаж бас л боломж олгож байгаа сайхан нутаг шүү. Тэгэхээр энэ сайхан нутгаа хоёлаа дордохгүй бас болохгүй ээ. Нэг гүмөр хөрөлдөөний маань нэг уламжлалт 2 асуулт байдгийн. Тэгээ хоёлаа эндээ хариулаад жаргаа юу хэмээн бодож байна. Одоо цагийн гайхамшигыг эцэг ихч хилээж гэвэл та аль ч утгаар нь болно. Гүйхэн гүн өөрийнхөө харж байгаагаар одоо цагийн гайхамшиг гэдгийг тодорхойлооч гэвэл. Одоо цагийн гайхамшиг бол одоо хамгийн нэгдүгээр техник болчиход байна шүү дээ. Техник одоо баг хүнээсээ даваад энэ робот ч хүнээс илүү сэтгэж мэдгээд AI маяг чи хөгжөөд одоо ингээд одоо цагийн энэ бол гайхамшигтай. Зөв ашиглаа, зөв хэрэгжилж чадах юм бол техник бол өөрөө гайхамшиг. Хамгийн нэгдүгээр гайхамшиг. Хоёрдугаар гайхамшиг нь юу вэ гэхээр зэрэг хүмүүс бол одоо сүүлийн үед
би бодлоо ингэж боддоо шүү дээ. Монголд байхад би айгүйх ингээд нөгөө хархны уралдаанд байсан байгаа даа байхгүй. Нэг ёсны өөрөөр хэлбэл ингээд хүмүүсийн зохиоцсон хуулиар, хүмүүсийн зохиоцсон сэтгэлгээгээр амьдраад байсан. Одоо энэ үед бол хүн өөрийнхөө амьдрах маш том өргөн боломж бүрдээд шүү дээ. Бүр тэр ятга глобалчлалаар бүр дэлхийн нийтээрээ ингээ үүсчээд байна. Яг хоо дантай орныг тооцох юм бол бусад орны хүмүүс бол өөрөөсөө хөгжүүлэх, энэ өөрийнхоороо байх, өөрийн үндэснээрээ байх гэдэг юм бол илүү төлхөө болсон юм санагдаад байгаа дээр үеэс. Одоо хүн өөрсдийнхөө мөн чанарыг таньж эхэлж шүү дээ. Бид нар Монгол гэдэг мөн чанарыг таниад эхэлж учраас одоо тэр Монголдоо юм хийх юмсан Монголоо гэдээ орилоод байгаа үстэй тий. Тэрнтэй адилхан хүн өөрийнхөө гүн рүү орох маш боломжтой болцсон үе ирсэн юм уу да гэж бодоод байгаа. Ийм нэг хоёр гайхамшиг л байна да одоо. Дотноос гаднаас харах юм бол яг үнэхээр гайхамшигтай. Тэгээ нөгөө эзэн дээдсэн үлдээсэн бие засаад гэрээ засаад төрөө зас гэсэн энэ философич ерөөсө бүх агуулга байгаа юм билээ. бид нар одоо нэг өөрийгөө засах явж байгаа юм шүү юу. Тэгтээ харин өөрийгөө засаад тэр одоогийн шинжлэх ухаанаар яриад байгаа эмпати буюу монголчуудынхаар үр зөөлөн нэмжин сэтгэлтэй байх аваас яг л өөрсгөө бусдыг байгалыг ан амьтныг ургамал цэцгийг бүгдийг нь хайрлаад ирэх юм бол нөгөө амар амгалан Pax Mongolia чинь дахиад цэцэглэх гээд байгаа. Би өөр дөр ингэж ярих юм бол би одоо гэрээ зэгсэж дуусч байгаа юм шиг санагдчихж байгаа. Тэгээд би одоо ингэж цааш руу орж штэ. Одоо төрийн ажил руу орж штэ. Хүүхдүүдийг сурах зав гаргаж байна гэдэг чинь би одоо тэр лөө орж ирж байна гэсэн. Би тэгтээ байна тийм ээ. Өөрийгөө зэгцдэг асуудлыг бол одоо л ер нь нэг дуусааг байх гэж бодож байгаа. Энэ бол дуусахгүйгээс. Өөрөөр тэрийг би нөгөө цэгц тал дээр ярьж байгаа юм биш. Ер нь ингээд нөгөө миний авах мэдэх юм бол дуусаагүй гэж хэлж байгаа. Бие цэгцлэний дараа гэрээ цэгцэл гэж байгаа. Би гэрээ мөн саяхан 1-2 жилийн өмнө цэгцэлж цэгцлэх гэж энэ юм байна гэдгийг мэдэрсэн шүү. Би ч одоо 58 настай. Тэгэхэд би 56 нас хүрчээж гэрийн цэгц гэдэг чинь энэ юм байна гэдгийг мэдсэн. Тэгээ би гэртээ нэг өдөр би ингээд ерөөсө бүх өөрийнхөө хэрэггүй өмсдгөө хувц хонор ном дэвтэр бүх юмаа гаргаад тэгээд манай нөхөр нөгөө Монгол явцсан ганцаараач байсан. Тэгээд нөгөө бүр ингээд сэтгэл санаа ингээд хямралтай ингээд байж ахтаа би бүр ингээд гэрээхаа бүх юмыг өөрчилсөн байхгүй юу. Байралтай энэ өөрчлөөд одоо ингээд нэг айл байхад өстөө бол хоёр ширээний хэрэг алга нэгийг гаргач гэдэг юм уу те. Ингээд зэгцэнд оруулаад бүх юмаа зэгцэлчихээр одоо би гэрээ цэвэрлэхдээ төрдөггүй. Гэртээ орж ирэхдээ дуртай, гэрээ хараад баяртай, гэртээ хайртай ийм эмэгтэй болчиход байгаа. Тэгэхээр одоо үндсэндээ бол өөр хүүхдүүдээ өсгөө гаргачлаа. Одоо инхээр үндсэндээ бол миний гэрийн асуудал бол цэгцэрсэн гэж үзээд байгаа би. Одоо төрийн асуудал руу орно гэхээр би ямар ч байсан одоо хэд наслахыг хэмэдэггүй гэлээ. Гэхдээ би одоо бол ингээд ер нь энэ хүүхдийн төлөө Монголынхоо төлөө гэдэг юмаа бол өргөжүүлээд хийгээл юм гэж бодож байгаа. Өөрийнхөө чадлын хэмжээнд хэр хэмжээний хязгаар хүртэн тэр хэмжээ хүртэл ер нь Монголынхоо төлөө юм хийж байгаа л ер нь энэ хорвоогоос авна гэж бодож байгаа шүү. Гайхалтай. Хүний нөгөө туслыг хурааж яаж далаа гэдэг шиг олон монгол хүний монголоо гэсэн тэр тусал бүрдсээр байж байгаа л монгол гэсэн далаа бий болох юм да тийм ээ. Тэр үл үнэхээр угаасаа хар усан дотор чинь жоохон сүүн туслаа ороход л саарл болдог шүү дээ. Тэрэн шиг тэр саарлангийг л жоохон гэгэрвэл тал руу би юм хийндэ. Ер нь бол хорой үнэхээр гайхамшигтай. Энэ олон хүнд хэцүү баяр баясгалантай хүний газар өөрийн нутагт өсөөд торноод багш гэдэг сайхан мэргэжлийг эзэмшээд түүнийхээ үр шимийг хилийн чамдад гээд олон хуудас эргүүлээд явж байхад танд талархах хүмүүс мэдээж их байгаа. Тэгэхээр талархлын хэсэг маань хэлж байна. За баярлалаа. Би одоо талархах хүмүүсээ хэлэх юм байна те. Хамгийн эхлээд би улаан цагаан язгуур нийлүүлж ээж намайг энэ дэлхийд хүн болгож төрүүлсэн өөрийн ээж буян дэлгэр Пүрвдорч хоёртой бол одоо гүнээ талархалт илэрхийлье гэж бодчих. Гэтэл ээж аавын маань өсөж торножсэн сайхан Монгол орон, сайхан Монгол нутаг энэ нисийг бүрэлдүүлж тэнд намайг хүмүүжихэд гараан тосож авсан их сайхан Монгол орондоо талархлаа гэж бас хэлье. Монгол оронд байжгаад Орос оронд би сургууль сурахаар явлаа. Швед оронд амьдрахаар явлаа. За энэ дэлхийн орон болгон хүлээж авч байгаа талархлаа гэж хүлээж талархъя гэж бодож байна. Дээрээс нь миний эргэн тойрон дандаа сайн сайхан сэтгэлтэй хүмүүс хуран цугларч дандаа намайг ухаарал төрүүлж
эргцүүлүүлж миний амьдралд туршлага суулгуулж өгчээсэн миний алдаатай оноотой үед иржсэн миний эргэн тойрон байсан бүх хүмүүстэй талархлаа гэж хэлдэг. Тэгээд одоо талархаад байвал талархаж дуусахгүй. Ер нь бол талархал бол миний хамгийн эхний ээлжинд талархах ёстой юмнууд бол одоо энэ байж байна. Дайжа би энгээр орондоо талархаж байна. Тэгээд төгсгөлийн хоёр хүнд талархах хэрэгтэй байна. Нэгдүгüүрт нь өнөөдөр ярилцлага хийж байгаа золоо багштай болоод талархлаа гэж хэлдэг. Энэ өдрийн сайхан нартай өдрийг нартай сайхан намрын налгар өдрийг сонгоод надтай ингэж яриа өрнүүлсэн хөрөлдөө нь маш хөвчлөлтэй сайхан болж өнгөрсөнд одоо өөрт чинь талархлаа гэж хэлдэг. За хамгийн сүүлийн нэг хүн бол би өөртөө талархаж байна. Энэ сайхан өдөр өөртөө чинь хамт ингээ байж чадж байгаа. Энэ дэлхий дээр инх цэцэг гэдэг нэрийг дуурсгаад явж байгаа. Өөртөө талархлаа би. Гайхалтай. Хүн өөрийгөө хязгаарч орхиж болохгүй тийм ээ. Тий. Тэгээд хамгийн үнэтэй цаг заваас надад болоод бит хоёрыг анхааран сонсох энэ олон хүнд өөрийнхөө хайрыг бэлгэлсэнд, цагаа бэлгэлсэнд анх инх мөнх гэж 3 цагийг хэлхээ ярьж байгаа. Яг та бүхэн яг одоо цагт ингэж ярьж байгаа юм шиг мөртлөө бүх өвгдөөс ингэж анхааран чагнаж байдаг, анхааран сонсож байдаг, анхааран биднэрт илч гэрлэг илгээж байдаг. Тэгээд хамгийн үнэтэй цагаас 3 цагтаа зориулсан таньдаа маш их баярлалаа. Өөрийгөө авч явж байгаа тэр замнал спортыг орхихгүй байгаа хүүхдүүдэд спортоор дамжуулаад энэ дэлхийд хэрэгтэй бүтээлч хүн шүү гэдэг тэр оюун санааны үрийг тарьж байгаа таны сэтгэлийн гүн их хайранд олон Монгол хүүхдүүдийнхээ өмнөөс эцэг эхчүүдийн өмнөөс бөгөөд өөрийнхөө өмнөөс дахин талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээд ингээ энэ гоё ярилцлагыг ингэж өрнүүлсэн зоотоогийнхаа хүчээр өнөөдөр намайг чийсээ ярьлаа шүү дээ. Бид нарыг сонсож байгаа анх инх мөх гэд. Тэгэхээр зэрэг би анхлан үлдгийдэж авсан Монголд орнд байдаг удмын дэд өвгдүүд, угсаа гаргалын дээдүүд маань сонсоод өнөөдөр баярлсан байх гэж бодож байна. Өнөө үед ингээд амьдраад амьдрал ахуйг минь бүрдүүлсэн өөр хүүхэд тань ижил ээжээ аав цаашлаад найз нөхдүүд маань ирээдүйд одоо миний амьдралын минь цааш нь өргөждүүлэн аваад явах их сайхан энэ дэлхийд ингээ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээд тэгээд өнөөдөр дүүдээ талархал илэрхийлээд яриагаа өндөрлөе доо. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийнх нь амжилт маш сайхан амжилтыг хүсье. Өөртөө өөрсдөг хамгийн сайхан дээдээ танаа гал боломжтой өгөөд үр хөвгтөд эцэг эхчтэй бүргийа буян дэлгэр гээд пүрэв дорж гэдэг энэ сайхан хоёр хүний үрэн яа харахгүй байхгүй л хэлийн чандад эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг цогцолоогоод явж байгаа нь үнэхээр бахархалтай байна. Тэгээ таныхаа цаашдын ажилд нь дахин амжилт хүсье. Маш их баярлалаа. Хураа. За баяртай. За.